ярилцах нь та бүхэндээ сургууль сурсан хичээлийн судалгаа сэдвийн 2 дугаар хэсэг болох сургуулийн жишээн дээр тайлбарлая. За манай багш нар удирдах ажилтнууд ер нь яг нэг ойлгохын тулд бид нэг тодорхой жишээ хэрэгтэй байна гэдэг. За энэ ойлголт маань харьцангуй одоо сүүлд хэрэгжиж эхэлж байгаа, танилцуулагдаж байгаа учраас манай сургуулиуд дээр одоо бусад сургуулиуд жишээ болчихоор өөрөлдөх юм бол одоо яг тодорхой шийдэл зөв талаас нь харуулах жишээ бас харьцангуй цөөхөн байгаа учраас бид нэр Японы улсын сургуулийн жишээг танилцуулъя. За ашрамжлэхэд манай хичээлийн судалгааны нийгэмдгээс одоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд Японы руу сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн үйл ажиллагаатай танилцуулах, хичээлийн судалгаа эрхийг хийж байгаатай танилцуулах зорилгоор жил бүр багш нарын туршлага судалгаа хэлээ зохион байгуулдаг. Тэгээ энэ жилдээ бид нэр 250 орчим багшийг туршлага судлах үйл ажиллагаанд хамруулсан байна. Тэгээд бид нар очиж байсан сургуулийнхаа талаар бас тодорхой мэдээлэл өгье. За энэ Япон бол бас онцлогтой бага сургууль, дунд сургууль, ахлах сургуулиуд тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Манайх шиг одоо нэг доор ингээд 2 3 хүүхэд хамт суралцаад нэгдүгээр анги хүүхэд 12 дугаар анги хүүхэд ингээд тийм нэг сургалтын үйл ажиллагаанд хамрагддаггүй тус бүрдээ явдаг. За тэгээ бидний очижсэн энэ Сенан гэдэг бага сургуулийн зорилт за хүсэж байгаа хүүхдийнхээ дүр төрхийг хэрхэн тодорхойлсон. За түүнийг хичээлийн судалгаагаар дамжуулж хэрхэн хөгжүүлж байгаа гэсэн юм жижигхэн жишээ байгаа. За эндээс бид нар бас нөгөө өөрсдийнхөө сургуулийн зорилтоо хэрхэн тодорхойлох, хичээлийн судалгаагаа аль чиглэлд яаж гэсэн юм жишээг харах бас боломжтой байна. За эдгээр бол бага сургуулийнхаа гол зорилгыг юу гэдэг вэ гэхээр нөгөө суралцах гэдэг чинь ийм гайхалтай сайхан зүйл байдаг юм байна. Бид нэр өөрсдөө бие даан суралцах юм бол тэр хэмжээгээр одоо цаашид дунд ахлах ангид орж суралцах, за амьдралд өөрсдөө бэлтгэх гэдэг бас их суур болох энэ асуудлуудыг шийдэж боломжтой байдаг юм байна. Өөрөлдөх юм бол суралцах суур чадварыг баттай ойлгох гэдэг зорилгын дор хүүхдүүдэд их сэтгэл хангалуун өөрсдөө хүссэн одоо зүйлийг хийж сурж байгаа зүйлдээ дурлах байдлаар одоо хандах ийм суур ойлголтуудыг тавихыг бас хичээж ажилдаг юм билээ. Тэгээ сургалтууд бол бидний одоо ярьж хэрэгжүүлж байсан сайхан сэтгэлтэй саруул ухаантай эрүүл биетэй гэдэг энэ 3 багныг бас яг мөрдлөг болгож үндэснийхээ сургалтын хөтөлбөр тухайн сургуулийн хөтөлбөрт бас мөрдлөг болгож явдаг. За тэгээд хүүхдийнхээ дүр төрхийг маш тодорхой томьёолоод сайтар боддог. Дээрээс нь хүнийг хүндэтгдэг, бие бэлтраа хөгжүүлэх гэсэн одоо нэг бидний сайн хэлсэн энэ 3 чиглэлээр тэгтээ бас яг тодорхой болгож зааж өгч байгаа. Сайтар боддог хүүхд гэж үг хэлэх юм гэхээр аливаа юмыг өөрөө бодож, шийдэж, тэгээд үүнийг өөрийгөө илэрхийлдэг. За тэгээд бусдыг хүнийг хүндлэхийн тулд яг нь өөрөө болон бусдыг хүндэлж харилдаг ийм хүүхдтэй бай. За бие бэлтраа хөгжүүлэхийн тулд биеийн хөдөлгөөн дасгалтуудыг яг нь амьдралдаа өөртөө ер нь хэрэгтэй зүйлүүдийг өөрийнхөө хүсэл эрмэлзлээрээ хөгжүүлдэг тийм хүүхдтэй болё гэд ингээд заагаад өгчсэн. Тэгээ ийм хүүхдтэй болохын тулд ингээд бичээд юм уу яриад тэгж амархан болчихгүй байгаа. Хичээл сургалтынхаа үйл ажиллагаагаар дамжуулж хийдэг тул хичээлийнхаа судалгааныхаа сэдвийг ингээд тодорхой заагаад өгч байгаа. За хичээлийн судалгаа гэдэг нь тухайн сургууль дээр явж байгаа бүх багш нар яг энэ сэдвийн хүрээнд хичээл судалгаа хийе гэж байгаа. Тэгэхээр биеийн тамирын багш бай, математикийн багш бай, дуу хөгжмийн багш бай, аль ч хичээл дээр яг л энэ сэдвийг байрж одоо судалгаагаа хийнэ гэсэн үг. Тэгээд гол зорилго нь юу гэж юм гэхээр тухайн сургууль сурж байгаа хүүхэд өөрөө боддог, бие биенээсээ харилцан суралцдаг хүүхдийг хэмтүүлвшүүлнэ гэж. Өөрөлдөх юм бол нөгөө сурагч төвтэй интерактив арга гэж бид нэр яриад байгаа. Яг тэр аргын гол зорилго нь юу гэдэг вэ гэхээр сурагч өөрөө бие даагаад дээрэс нь харилцан бие биенээсээ суралцах тийм боломжийг олгосон хичээл зохион байгуулна гэж. За тэгээд бидний нөгөө нэг яриад байгаа энэ манай хүүхдүүдэд унших чадвар сул байна гэдэг шүү дээ. Тэр яг юунаас болдог вэ гэхээр ер нь бол харилцан бие бинийгээ сонсдоггүй, ярилцдаггүй, ойлголцдоггүй учраас нөгөө хүүхдүүдийг бие биенээсээ суралцах байдлаас их харьцангуй сул яваад идэг юм билий. За тэгээ ер нь бол Японы улсын боловсролын гол зорилго бол тухайн хүүхэд өөрөө удирдлагатайгаа суралцах буюу бүх зүйлийг өөрөө бодож, тунгаад хийж за тэгээ өөрийгөө хөгжүүлэх юм суур чадваруудыг эзэмших ёстой гэж ингээд заасан байдаг. Үүнийг хичээлийнхаа судалгаагаар буюу судалгаат хичээлээрээ дамжуулаад энэ арга зүйд яаж сайжруулах талаар багш нар ингээд хамтарч ажиллахыг бол сургууль сурсан хичээлийн судалгаа зохион байгуулах гэж ингэж хэлээд байгаа. За ингээд нэг сургуулийн жишээн дээрээс товчхон харахад юм бэ. За дараагийн сургууль бол энэ
Сакураданы баг сургууль гэдэг энэ 150 жилийн түүхтэй сургууль дээр бид нар 2022 онд очив. Сая бас 2023 онд очлоо. Тэгээ энэ одоо нийтдээ 619 хүүхэдтэй ихэр бас бага биш, цөөн тооны биш хүүхэдтэй сургууль байгаад байгаа. Тэгээ 150 жилийн өмнө л анх хүчтэй цоглог хүүхдтэй байна гэсэн сургуулийн урайтай байсан. Энийг 150 жилийн хугацаанд ерөөсөн нэг ч өөрчлөөгүй гэж байгаа. Энэ сургууль өөрөө анх ямар л байх ёстой, яг тэрүүгээрээ байдаг. За мэдээж нийгмийн хөгжлөө дагаад зөв хүүхэд гэж хүчтэй цоглог хүүхэд гэдгийг тодорхой үед нь алсын хараагаар дамжуулаад ингээд тэр хүрээнд нь нийгмийнхаа хөгжлөө хүрээнд нь нийцүүлж ингээд явдаг болохоос биш энэ зөв байх хүчтэй ах цоглог ах гэдэг огт өөрчлөгдөөгүй. За тэгээд нийгэм хөгжлийг дагаад алсын хараагаа ингээд 20-30 жилээрээ томьёолоо тодорхойлоод явдаг. За одоогийн тэдний барьж байгаа алсын харааны болгоё гэхээр суралцах суур чадвартай гэдэг одоо баг боловсрол олгож байгаа заашгүй эзэмших ёстой чадваруудыг маш сайн баттай эзэмшсэн байх. За тэгээ ер нь бол цаашдаа бие даан амьдрах чадварын гол суур одоо чадваруудыг эзэмшсэн төдийгүй уужуу сэтгэлтэй ийм хүүхдүүдтэй байя гэдэг. За тэгээд энэ жилийнхаа хичээлийн боловсролын зорилгыг юу гэж тавьсан бэ гэхээр нөгөө корона гараад бас хүүхдүүдийн нүдэн нэм гэрэлтсэн биш байдалтай ирсэн. Тийм учраас бид нэр одоо энэ жилдээ цоглог сэргэлэн гэрэлтсэн нүдтэй идэвхтэй тийм хамтдаа тэмүүлдэг ийм сургуультай болно гэдэг зорилгыг тавьсан гэдэг тухайн сургуулийн захирал нь тайлбарлаж ирсэн. За ингээд сургуулийн зорилгын хүрээнд нэгдүгээрт нь эхлээд хүсэж байгаа хүүхдийнхээ дүр төрхийг гаргаж байгаа. Тэгэхээр ийм хүүхдтэй болохын тулд багш маань ямар байх ёстой юм? Ийм багштай байхын тулд сургууль маань яаж ажиллах юм? Сургууль хамт олноороо бид нэр эцэг эхчүүдтэйг нийлээд ийм хүүхд ийм багштай ийм эцэг эхтэй байна гэдгийг эхлээд ингээд яг маш ойлгомжтой зэгцтэй тодорхой томьёолсон байгаа. За харагдаж байгаа учраас би нэг дахин уншаад ах шаардлага байхгүй. За тэгээд энэ зорилго зорилттой томьёолсныхаа дараа сургуулийн хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа гэдгийг айгуух чухалчилдаг. Нөгөө өдөр тутмын ингээд бас олон үйл ажиллагаа явах тохиолдол байгаад байх шиг байна. Гэхдээ бид нэр яг өдөр тутмынхаа сургалтын үйл ажиллагаан дээр л гол зүйлээ анхаарлаа хандуулах ёстой шүү. Бусад тийм одоо юуны төлөвлөгөөнд тусгагдаагүй ч гэдэг юм уу гинтийн чанартай ийм үйл ажиллагаануудыг бол аль болохоор багасгах буюу өдөр тутмынхаа сургалтын заа харга зүйн хувьд бид нэр юу баримтлж ажиллах вэ гэдэг чиглэлээр ингээд үйл ажиллагааг томьёолоод байдаг. За энэ дээр ерөөсөө эцэг хүрэх гээд байгаа үр дүн маань хүүхдүүд маань ийм мэдлэг, ийм чадвар, ийм хандлага төлөвшсөн байхын тулд бид арга зүгээ хэрхэн сайжруулах вэ? Яаж энийг тасралтгүй ингэж байнга хэлэлцэж ярилцаж сайжруулах вэ? Залруулах хийж явах, алдаа гарсан тохиолдолд залруулах хийх үү гэдэг энэ үйл ажиллагаан дээр л төвлөрч ажилладаг. За корона болсонтой холбоотойгоор тухайн одоо манайх ч 2 жил болоход бараг 50-60% бол хичээлээ хааж байсан. Эднийх болохоор 2 жилийн хугацаанд 1 сар хичээлээ хаасан байлээ. Тэгээд түүнээсээ одоо цааш нь ингээд сургамж олгоод юу болж авсан бэ гэхээр ямар нэгэн тохиолдол гарлаа гэхэд хүүхдүүд одоо цахим орчинд ажиллах чадвартай байх хэрэгтэй байна гэж үзээд хүүхд болгоныг таблет тарааж өгсөн байлээ. Тэгэхээр хүүхэд өвчтэй байгаа сургууль дээр ирэх боломжгүй байлаа гэхэд таблетаараа дамжуулаад өдөр тухайн сургууль дээр болж байгаа үйл ажиллагаанд хамрагдах төдийгүй за тэр даалгавар хийх тэр бүх үйл ажиллагаанд одоо чөлөөтэй орох бололцоо бэлтгэлийг хангасан байлээ. За тэгээд сургуулийн менежмент гэж бид нэр яриад байгаа. Тэгээд гол менежментийн тухайн сургуулийн зорилгыг томьёолчихсон тэрэндээ хүрэх үйл ажиллагаагаа зөв төлөвлөөд өдөр тутмынхаа үйл ажиллагаар дамжуулаад хийхийг хэлээд байгаа шүү дээ. Энэ ерөөсөө айгүй хэцүү үйл ойлгох зүйл биш байхгүй юу. Тэгэхээр тэр тухайн сургуулийн асуудал нь өөрөө юу байгаа гэхээр хүүхдүүдийн чадахгүй байгаа зүйлийг л чаддаг болгохын тулд бид нар одоо багш нар хамтдаа яаж юу хийх вэ гэдэг энэ зураглалаар энэ томьёоллоор одоо сургуулийн менежмент үйл ажиллагаа явагддаг. За сонирхолтой би бас хэдэн зураг оруулчлаа. Тэгээ манай багш нар тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаад их гайхдаг. Тэр нь юу юм бэ гэхээр ерөөсөө тийм гой гангаа юм байдгүй юм байна. Энд чинь бүх юм энгийн хэрэглээтэй байдаг юм байна. Бид нар одоо Япон гэхээр автор супер өндөр технологитой жигтэйхэн гой орчинд очих юм байх гэхээр одоо юм даарсан хүүтэн өвлөл нөгөө нийт халаалт байдаг учраас хүүхдүүд нэг ингээд даарсан тохгүй тэгээд сургууль дээр нөгөө цэвэрлэгч үйлчлэгч гэд байдаггүй учраас бас ангууд энэ өөрсдөө цэвэрлэгээ хийдэг юм байна гэд ингээд юм гаднах
талаас нь харахаар их өөр байна шүү. Ингээд доторх үйл ажиллагаатай танилцаад ирэхээр энд явж байгаа бүхэл үйл ажиллагааг хүүхдийн төлөө чигдсэн байдаг юм байна. Тэр сургуулийн орчинд дулаахан байх, тоглох байх, ганган гоё байхтай биш, яг хүүхдүүдэд хэрэгцээнд нийцүүлсэн бүх зүйлийг одоо ингэ байдаг юм байна. Тэгээд явж байгаа бүх үйл ажиллагааг хүүхдийн чиглэл одоо хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулагддаг юм байна гэдгийг бас ойлгож ирдэг. Манай огч нар бас одоо ялгаатай зүйлийг олж харах, шин сэргийг зүйлийг олж харах талд бас маш их чадварлаг байдаг. За ингээд та бүхэн гэж байгаа апач айгүй тийм газар нутаг багтай хүн ам олонтой боловч сургуулийн стандартыг ихсэл дагаж мөрддөг гаднах талбай бол одоо маш том хүүхдүүд ирэн чөлөө цагаа зөв болсон өнгөрөөх за өдрийн цайны завсарлагаар гарч биеийнхээ алжаалыг тайлах сэргэх хөдөлгөөний дутагдлаас гарах тал дээр онцгой анхаарч ажилладаг. За бид нар бас нэг үйл ажиллагаанд оролцож ирсэн. Тэр нь юу юм бэ гэхээр хүүхдийн байр болох гоо тухайн сургууль дээр тэгээд тэр хүүхдийн байрын үйл ажиллагаа бүгдийг нь тухайн сургуулийн хүүхдүүд өөрсдөө зохион байгуулж ирсэн. Тэгээд тухайн газруудыг ингээ анги туваарлаж аваад тэр анги дээр ямар нэгэн үйл ажиллагаа ялангуяа спортын тоглоомын юм үйл ажиллагаануудыг зохион байгуулад бүх юм дэгдээ журамтай багшаа оролцоогүйгээр 1-6 дугаар ангийн хүүхдүүд нэг бүхэл бүтэн өдрийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн юм үйл явдалтай бас танилцж байсан. За энэ жил бид нар очихдоо тухайн сургуулийн 150 жилийн ойднд оролцлоо. За их сонирхолтой зүйл байсан бэ гэхээр одоо гаднаас их хүндэт очоод тэднэр зориулсан сурагчдын үйл ажиллагаа концерт огт болсонгүй. Энэ бол маш их ялгаатай байлаа. За гаднах байдлаар тогтцолсон байгаа нь ингээд тэр модны тэмдэл 150 жилийн тэмдэглэж байна гэсэн. Дотор нь болохоор нэг юм ганцхан тийм юу тавьчихсан одоо 150 жилээ болж байна гэх. Тэгэд өөр ямар ч чимэглэлтэй байхгүй. Тэгэхээр сургуулийнхаа зааланд бүх хүүхдүүд нь орж суугаад тэгээд 2 цагийн үйл ажиллагаа боллоо. Тэнд ерөөсөө өөр одоо нэмэлт нөгөө сургууль дээр нэг ачаалал өгөх за тэрний өмнө хичээл таслах гэдэг юм уу ямар нэг өөр үйл ажиллагаа зохион байгуулах юм огт болсонгүй. За тэгээд эцэг эхийн зөвлөл нь болохоор одоо ингээд урт настай сайхан сургуулийн маань туг нь жоохон хуучирсан байна. Тийм учраас бид нэр одоо ингээд шин тугийг хийж та бүхэндээ бэлэг барьж яана гэсэн ганцхан л юм бэлэг өглөө. Өөр ерөөсөө тэр хаанаас хинээс ирээд ямар ч бэлэг гартулсангүй. За бид нар бол ингээд холоос орж очсон учраас одоо хүндэт зочид болоод юм тайзан дээр нэг хэсэг суугаад тэгээд танилцуулга хийгээл буулаа. За үндсэн үйл ажиллагаа тэнд юу болсон бэ гэхээр сургуулийн захирал нь, хотын дарга нь, улсын газрын дарга нь гэдэг 3-4 хүн үг хэллээ. Үг хэлэхдээ 3-5 минутын хугацаанд яг хүүхдүүд рүү чиглэсэн л үг хэллээ. За би энэ сургууль сурж байхдаа ингэдэг байсан шүү. Одоо та нар бас тэгдэг баха. Хэвлээ цаашдаа хичээл гэсэн утгатай үгийг хүүхдүүдэд зориулсан тэдний хэлээр маш энгийн ойлгомжтой тайлбарлалаа. Тэнд ер нь бол том хүмүүс зориулсан, зочдод зориулсан ямар ч үйл ажиллагаа юу ч байгаагүй. За тэгээд одоо гаднаас нэг тоглолт байлаа. Сонирхолтой. За тэр нь юу байсан бэ гэхээр тухайн хотын онцгой байдлын газрын юм хөгжмийн хамтлаг гэдэг юм бэ. Тэр хамтлагийн ирээд яг тухайн насны хүүхдүүдэд сонирхсон тэр хөгжмийн аяыг дууных нь үжийнх нь аяыг тоглож хүүхдүүд маш их сэргийж хөгжиж одоо гоё байлаа. Гэхдээ тэр онцгой байдлын газрынхан бол сургалтыг ингэ зохион байгуулдаг юм байна. Тэгээд сургалтаа бас хийгээд за одоо үйл болж байгаа учраас бүгдээрээ болгоомжтой байх хэрэгтэй. Гэртээ одоо плетки за юугаа стова ерөөсө битгий байнга ингэж харж байгаараа гарахтаа ингээд болгоомжтой анхаарна шүү. Та бүхний мэддэг 3 зүйлийг бас дахин сануулчихъя гэх мэтчлэнгээ одоо ингээд хэдийгээр одоо баярын үйл ажиллагаа боловч тэрэн дээр сургалтынхаа зүйлийг танилцууллаа. Тэгэхээр энэ хамтлаг байдгийн онцлог нь юу юм бэ гэхээр хүүхдүүдэд яг юм сурал зохион байгуулахад тэдний сэтгэхүйд нийцсэн ийм гоё хөгжилтэй байдлаар энэ сургалт үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. За бидний хүлээж авлаа гэдэг өрнөг сүртэй болсонгүй ах уу захирал нь гараагаар нөгөө Сакура Дани гэдэг сургууль ахгүй тэгээд тийм Сакура цэцгийгдээ цаагаар л дайллаа. Одоо өөр тэрэн дээр идэж уух одоо гоё чимэглийн тансаг бэлэг сэлт ямар ч үйл ажиллагаа байгаагүй. Ингээд 150 жилийн хойгоор маш даруухан спорт заланда за ингээд 2 цагийн за 2 цагч баг болоогүй дээ цаг 30 минут үйл ажиллагаа ингээл
энэ сургууль үйл ажиллагаа болдго юм байна. Тэгээ манай багш нар бол бас том дүгнэлт хийсэн. Бидний нэг сургуулийн одоо баяр тэмдэглэл үйл явдлыг зохион байгуулахад томчуудад, зочдод ингээд хүмүүс зориулаад хүүхдүүдэд одоо маш их хичээлээ таслуулж их дарамт учруулж ингэж хүүхдүүдэд бас ямар ч баярлахгүйгээр хүүхдийн баяр биш томчуудад зориулсан байдлаар үйл ажиллагаа зохион байгуулдаг юм байна. Их энгийн бөгөөд хялбар байх ёстой. Бид нар маш их хүндрүүлж их цаг зав зардал мөнгө төгрөг гаргаж ингэж үр ашиггүй зүйл хийдэг юм байна гэдэг дүгнэлтийг бас хийж яллаа. Тэгээ иймэрхүү зүйлийг ажиллаж ирсэн бас багш нартай талархал илэрхийлье. За ингээд мянга сонсохоор нэг үз гэдэг ийм урайндор бид нар одоо ингээд сургалт үйл ажиллагаатай танилцуулдаг. За энэ жил ер нь бол нөгөө сургуулиудаас багш нар баг хамт олноороо 5-аараа 10-аар их явдаг болж байна. Тэгээд эргээд ирэхэд нь бас ойлголтон зэгцэрсэн тодорхой үйл ажиллагаа санаачлаад хийхэд нь бас хоорондоо ойлголцох тал дээр их зүв байдаг юм байна. За ингээд та бүхэн бас боломж гарвал заавал Япон гэхгүй заавал манай нийгэмээр гэхгүйгээр өөртөөхөө бас өөр одоо шугамар ч юм уу ер нь сургалтын үйл ажиллагаатай танилцаж дотоодоо ч гэсэн өөр сургуулиуд дээр очиж бие биенээс харилцан туршлага судалж авах бас зүгээр юм байгаа шүү. За баярлалаа та бүхэнд.